мэдээ үргэлжилж байна. За ахмад наснуудын дэлгэцийн хэрэглээ залуучуудынхаас илүү гих дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгааны үр дүн гарсан. За тэгвэл бид мэдээллийн хөтөлбөрөөрөө ухаалаг утсыг бүх талаар ашиглахыг зорддог 80 настай мягмар сүрмалан түүний хань цонцол нарыг онцолж байна. Тэдний хувьд гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх, холбоо харилцаа тогтоох, мэдээлэл авах зэргээр ашигладаг байна. Америкаар байж байгаа зарим нь утас бэлэглэн. Тэгэхээр чинь гарцаагүй л одоо нэг хэсэгтээ бас энийг чинь ажиллуулж чадахгүй баг нөгөө юуны шок мок гэм болж л байсан. Нилээ экспресэн шүү харин хүүхдийн хүүхдүүдийн буянгаар. Тэгээ одоо яадаг нөгөө архитамик хэрэглэхгүй болохдоор эн чинь бас тийм хэрэглээний нэлээд тийм өндөр ачаал өглөөгөд явчихж байгаа юм. Тийм одоо амьд хүн болохдоор бас нэг гайгүй утас барьчмаар ч юм уу тийм ээ. Нэг тийм байдлаас өсөж тэр гайгүй утас барих гээд ингээд байдаг болсон шүү байгаа шүү. Маяг нь. Одоо бас энэ жаахан энэ чинь 13 ч үлээ 4 ч үлээ энийг бас жаахан хуучраад одоо шинжилмээр санагдаад байгаа шүү дээ. Залуучууд яваад үз чинь хар чинь. Настай хүмүүс яадын гэртээ байна. Одоо нэг нэргээ зарим жаахан чихэн хатуу болцоо ингээд тэрийг нэг харж явал амын хөдөлгөөнөөр зүйлээ мэдчихээд байгаа юм тийм мэдээлэлөөр авч чинь манай өгшин бол энэгээр мэдээлэл авч байгаа надаас илүү мэдээлэл авч байгаа юм би өдрийн сууч чинь өгшин тэр нэг хараад тэгээд байхтар энэ бас өгшин уусуудад энэ нүүр хүүхдүүд бас тэр аав ээжтэй байгаа ч бол бас гайгүй цаваад өгчөд бас буруучгүй юм болов гэж харж байгаа шүү. Яг нэг улаан гэлмэл тоглоно шүү. Тийм тоглоно. Заримдаа хоёулаа тэр хоёулаа тоглоомтой нэг ширээнд орцсон орой энэ хийчихвти чи тийм бай чи юм байна гэдэг. Яас нэг тийм юу байна. Хэрэглээний хувьд бол бүх юм хэрэгж шүү дээ. Тийм ээ. Энэгээр чин тэр үйлчлэгнийхэн бүх юм хийж юм тийм ээ. Юу гэдгийг утаснаагаа мөнгө интернетийн мөнгө сахилгаагаа мөнгө бүгдийг энэгээр төлж байна. За тэгээд амтэн хүнтэй ярих бол бүгдийг ярьж байна. Мэдээлэл авч байна. Энд дэр нь хэрэглэхгүй юм гэж ялгаа дээр үе нэг хоньны моршил юм даа тийм ээ хүүхдүүл мортол цогж өгдөг. Яг л нэг тийм болоод байгаа. Дамаа хүүхдэд бол утас үзүүлж болохгүй. Ягаад гэвэл миний нэг хүүгийн аюул сэргэлэн хүү байсан. Утас үзсээр байгаад ингээд зөвхөн тойшин буучт юм шиг ингээд хараад батаа. Тэгээд тийм хүнтэй харьцах маш муудад юм байна. Тийм учраас энийг 18 хүртэл баг үзүүлмээр хүн байна гэж би бол үүдээ байж байгаа. За тэр хөгсөн усуд бол одоо тэр хийгээ алдчих. Танаас залуу усуд бол өдөр 4 цагаас гэлөө гэтэр хэрэггүй юм да. Нүдний чинь хараамууд нь тийм ээ. Тэгээд нөгөө ийм нүдний үрдүр өнгөрөөд ийм бодитгүй өнгөрөөд байхдаа хүн тэр сэтгэлгээ нь өөрөө ийм хуус сэтгэлгээнд орчоод байна. Биднээс бол нэг харчаад за энэ хүүхэд их л мөнгө олж байгаа юм да арай л саксуурч ингэж хараад байна тий. Тэгэхээр нөгөө залуу хүүхдүүд чинь инүү шиг мөнгө олох, инүү шиг явахын тулд тэр хүмүүсээ бүр алга хийчих шүү дээ. Тэгэхээр энэ буруу байна гэж хараад байгаа байхгүй. Ийм зохицуулалт нь өөрөө хувь усуудын юм уу, тэр гэр бүлийн юм уу, хүмүүжлийн зохицуулалт нь бас төрийн бодлого чиг бас хэрэгтэй байна. Завдлаад ашиглана. Жаахан чөлөө гаруул тоглоно. Юу фэйсбүүкээр аялна. Захиалах юм захиалаад авчна. Үзэж гин. Ямар ч үс миний хэрэгцээг бол хангаж байна. Зохимжийн хэрэгцээг хангаад байж ашиглаж байна. Их үздэг хүнийг баг шиг үзнэ. Тэгтээд үзнэ. Намайг одоо хангаад. Энийг одоо үзнэ. Үзэх юм бол үзнэ. Харьцахгүйтэйгээ харьцчих чинь үзнэ.